Тэгэхээр энэ хуулийн хувьд бол хэд хэдэн хувилбар байж болмоор байна. Ер нь бол дэлхийн олон оронд бол шинжлэх ухааны тухай хууль гэж байгаа. Тэгэхээр шинжлэх ухааны тухай хууль гэж нэг хууль бий даасан. Бид нар чинь энэ инновацийн тухай хууль дээр бол ерөнхийдөө зөвхөн технологийн инновацийг л яриад байгаа шүү дээ дандаа. Бусдын инновацийн тухай бол энд байхгүй. Тэгэхээр технологийн инновацийн тухай хууль гэдэг хоёр дахь хууль байж болно гэж бодогддог бас. Өөр нэг хуулбар болвол ер нь шинжлэх ухаан технологи инновацийн тухай хууль гэдэг нэг хууль байж хахад болохгүй юм бол бас байхгүй. Яагаад гэвэл одоо энэ шинжлэх ухаан технологийн тухай энэ 24 онд батлагдсан шинжилсэн хариулгадаар болвол шинжлэх ухаан технологийн үйл ажиллагаа гэдэг нэр томьёоны дор инновацийг оруулах чадвар байна. Яагаад гэвэл мэдлэг технологи инновац гэсэн энэ цикл яваад байгаа юм чинь. Тэгтээ зэрэг энэ шинжлэх ухааны технологийн тухай хуулиттайгаа нийлүүлэн шинжлэх ухааны технологийн инновацийн хууль гэдэг хуулбар бол бас боломоор л байна. Болохгүй юм ерөөсөө байхгүй. Тийм учраас одоо манай инновацийн энэ байнгын хороо боловсрол юуны тэр урт нэртэй байнгын хороо нийлж нэг уралдаж агаад энийг судлах ажлын хэсэг гаргаж байгаа юм байна. Тэгээд ямар хөвлбөр зүгээр байна уу гэд тохироод гол нь энэ сонирхлын хүнддэг талуудтай маш сайн ярилцмаар байгаа шүү дээ. Оролцогч талуудаа. Тийм л саналтай байна. Золжиргал дарга санаачлал гаргаад манай ундрам даргатай ярьж байгаад нэг яриадах болж л байна. Орж болж байна.